Нийтийн тээвэр. 1. Улаанбаатар чинь жижигхэн хот шүү дээ. Дэлхийн хотуудтай харьцуулах юм бол алхаа явах боломжтой. Явган хүний замыгаа тэлмээр байна. 2. Ундаг дугуундаг талбаануудаа хиймээр байна. 3. За тэгээд нийтийн тээврээр энэ сайдар бүгдээрээ явдаг юмөр байгаа. Японд сайдар нь дэншаагаар явдаг шүү дээ. Өөр ингэсэн машин байхгүй шүү дээ. Сангийн сайд нь бол ингээд нийт өглөө 6 цагт ингээд унтаар зүүрмглэл явдаг шүү дээ. Орой тэгэл оройчих юм бол таксидаар явдаг шүү дээ. Гэтэл манай дарга нарыг харал да. Бүгдээрээ ингээд нэг дээр нэг аваарай машинтай ингээд тэгээд зам дайраад явж байдаг. Ийм ядарсан орны дарга нар өөрсдөө ингээд нийтийн тээвртэй явдаггүй. Тусгай хангамжтай байхаар чинь хин нийтийн тээврээр чи явах юм бэ? Гадны олон улсын байгууллагууд чинь хурж ирээд ямар муухай юм бэ? Хэрэгжихгүй юм байна гэж толгоос гисрээд байдаг чинь энэ шүү дээ. Тэгэхээр улсын хурлаас бид нар чиглэл өгж байгаад энэ төслийг хийя. Өөр өшиг гарахын тулд сайдаасаа ахуулаад за тэр төрийн гууранд эндээ ингээ хамгаалалтаа явдаг юм. Бус нь бүгдээрээ нийтийн тээврээр яв. Эсвэл дундаг дугуугаар алхаад яв.